Студид эргэн давтаа морил үзэгчтэй цэцлэгааны өмнө та бүхэнтэйг өнөөдрийн хамгийн ихний зочнтойгоо ярилцсан бол харин одоо дараагийн зочин маань бидэндээ ярилцахад бэлэн болжээ. Энэхүү тамирчин маань пара тэквондогийн дэлхийн болон Азийн олон удаагийн аварга Монгол улсын гавьяа тамирчин Болор Эрдэнэ. За ингээ гавьяа тамирчин Болор Эрдэнэгээ студид хүндэтгэн урьж байна. За сайн байна уу? Өглөө мэнд яг баяртаа суугаад тий. Ятаж хичээ зүгээд. За. Та тэгээд тогтоосоо нэг жоохон гоё ингэ. За. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Өглөө нь хэрхээ эхлэвдээ. Тэгээ өглөөс босоод наашингаал ирэхэд явал замын төвчлөлд ороод ирлээ. Нэлээд төвчлөлтэй байгаа. Загаад төвчлөлтэй байна. За тэгээд таныг бас бид танилцуулсан та бас өөрийгөө дэлгэрэнгүй те нийт үзэгчтэй танилцуулаад өгөөч. За намайг Ганбатын Болор Эрдэнэ гэдгээ. Би үндэсний шгшөөгийн тамирчин. Таеквондогийн спортоор хичээлээд нэг 16-7 жил болж байна. За анх таеквондогоор хэрхэн хичээлж эхлэв? Анх ихсэн түүхээс нь эхлээд ярилцаад эхлэе. За хамгийн анх бол ерөнхийдөө 2007 онд Сүхбаатарын аймагт Нэргөө агшийнхаа шав болоод орж исэн. Тэгээд нэг спорт зал руу ингээд ороход тэнд нэг юм цагаан өмсгөлтэй өвгдөд өмсгөлөөл лаац мааз өмсгөлөөл усны цав өмсгөлөөл явуулсан. Тэгэл ерөнхийдөө харчаад л ерөөс маргааш нэрэл бүртгүүлээл. Тэгж л анх орж исэн да. За тэгээд энэ спортлоос ер нь таны амьдралыг бас хэрхэн өөрчлөв те? Энэ талаас бас ярилцвал. Өөрчлөлгүй яхаа ер нь миний амьдралыг 100% өөрчилсөн. Би бас яг энэ таеквондогийнхаа спортоор ингээ хичээллээд явсандаа бол маш их баярлж байгаа. Тэгээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс л ерөөхдөө алтан медаль аваад анхныхаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ерөөс анхныхаа алтан медаль авсан шүү дээ би. Тэгэл дээрээс нь шилдэг тамирчин болжсэн тухайн дэлхийн аварга. Тэгэл ерөөхдөө энэ спорт бол бүх зүйлээ л ингээл зориулаад явж байна. Би одоо яг энэ юм байна. Тэ. Миний амьдрал яг энд байна. Тэ. Тэгэл ерөөхдөө их баярлалт юм аа энэ спортоо. Ялч маш олон хаалгыг нээж өгсөн, маш олон зүйлтэй танилцуулсан танилцуулгын эхлэлийн тавьж өгсөн баг тий. Тэгээд Нэргөө огч дээрээ явж эхлээд хэдэн жилийн дараа хамгийн анхны тэмцээндээ оров. Анхны тэмцээнээс сэтгэл хэр байсан бас их сандарч байсан уу? За эндээс ерөөхдөө бол багшуул тэгээд маш сайн бэлтгэлтэй л явуулсан л да намайг. Тэгэл анх тэр чин Москвад очиод анх л удаа онгоцоор явж үзэж байгаа. Тэгээ анх удаа л баг хилэндээс гарч исэн махта тэр чин. Тэгэл бас л огччоосоо сайхан мэс тэгэл сайхан том тамирчтай. Сайхан өл дөрүүл найл гэл бодоод явж исэн. Тэгээ өөрөө тэнд очиж алтан медаль авал. Тэгэл ерөнхийдөө дараа жил нь 2 жилийн дараа дахиад алтан медаль аваад 19 онд алтан аваад 21 онд алтан аваад бич олимпиад дараа. Тэгээ сая 23 онд хүрэл авсан. Ер нь нэг дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд 6 удаа оролцоход бол 5 алтны хүрэл ер нь мултраагүй явж байгаа. Тийм байна. Маш амжилттайгаар гайхалтай. Үнэхээр маш их одоо олон жилийн хөдөлмөр бас тэгээд бэлтгэлээ явах таслаагүй тэг хичээж ирсний их байх. За тэгээд дээрэс нь бүгдээс нөө Парисын 2024 оны бас те нөө пара олимпийн тэмцээний турш одоо хамгийн хүндээсэн сорилттой тэр хамгийн хэцүү байсан одоо барил дээр найлсан бэ. Тэр талаараас хэлцгээе те. За ерөнхийдөө 2024 онд бол олимп дээр чи тэгэл манахаас чи ерөнхийдөө 12 тамирчин л ордог нэг жинд. За тэгэл нөгөө ранк өндөр байгаа тамирчид нь ерөнхийдөө толгоолол шөвгийн 8 руугаа орчдөг. Нэг хот мөрөөд нэг хожил аваад гэсэн үг шүү дээ. За тэгээд 4 дээр олонгууд тэгээ 8 дээр нэг Доминиканы тамирчин байсан. Тэгэл тэр чинь мэдээж муу тамирчин олимпиад ирэхгүй шүү дээ тий. Тэгээд ер нь жоохон бас тоглох тактик бол сайн бодож байгаа л гарсан. Ерөнхийдөө 100% дайчлал тоглосон. Шөвгийн 4-р тоглолт болгоно нэг Италитай тоглолт шүү дээ. Би ч нэг бакаг үүжидэг. Тэр олонгууд ч тэгээ бид хоёр чи 12 3 жил бараг нэг жинд тоглосон. Хоорондоо тоглолцсон. Тэгээд бас яг тэр олимпийн юм дээр чи бас яг илүү дутуу юм хийж болохгүй нөгөөдгөө ч юм ийхгүй бигаа ч юм ийхгүй ингээд ерөөхдөө явсараа цагийн төгсгөлд яг би өөрөө тавцсан юм өгч ирлээ.
Тэгээ оноо гаргадаг байхгүй. Тэгээ алтын төлөө олонгууд би чи хожиж явж байгаад юу яасан шүү дээ оноогоо бариулаа тэгээд нөгөө golden point төрүүлж оноо авсан гээд тэр мөчтэй л алдчихлаа. Гэхдээ тэр Италид тоглосон тоглолт бол бас хамгийн хүнд шүү. Ер нь л тэгж боддtiin. Тэгэл хамгийн чухал үеэс тэгээ хожигдох юм бол хүрэл медаль руу дагцж байгаа байхгүй юм шиг хожих юм бол ямар ч нэг пенальтад медальдар гарцсан. Тэгээ тухайн үеийн бас би бас бичлэгийг үзсэн л дээ. Яг тухайн нэг хүрлийн төлөө тоглож байхад нь. Тэр яг сэтгэл зүй хэрэгсэн яг хожигдоод бас сэтгэл санаар жоохон унж байгаа штэ. Тэгээд яг за одоо хүрлийн төлөө одоо энэ дээр хожигдвол бүр медалаас хасагдана. Гэл тэр сэтгэл зүй хэр бэлдэж орсон бэ? Дасгалжуулагчийн тухай удаас юу гэж хэлж байсан бэ? Ер нь л тэгэл олон жил тоглолцсон юм чи тэгээ яг өөрийнхөө мэдээж нөгөө бид нар чи бэлдсэн тактик тийм юм байгаа штэ. Тэрийг ингээл бас яг хийх гингүүд нөгөө бас нөгөөтч бас ингээд бэлдсэн юм хийхгүй. Тэгээ би ч өөр юм хэлэхгүй ингээл явжсэн. Тэгээд би чи нэг ганц хоёр юм туршид үтсэн чи ер нь болмоор санагдаад байгаа юм хадгалцсан байхгүй. Хадгалжаа яг цаг дуусахын 2-3 секундын өмнө яг л одоо шийдсэн юм аа л эртээ үндсэн цаг дуусж байгаа юм чигээл хийсэн. Тэгэл тэр манаас орсон л та. Нэг ганц хоёр хийж үтчээ би хадгалцсан байхгүй. Ер нь болох юм байна. Ер нь л тэгэл гараад бол ер нь хожин л гэсэн бодолтой л гарсан л та. Юу ч болж байсан энийгээ даваал хүлээ аваад яваа. Тэмлөө ч гэсэн ерөнхийдөө бас хожин гэж сэтгэл зүй амар өндөр гарсан. Тэгээд яах болдгоо юм төр өдрөө тэгэл болоогүй хожиж явж исэн оноогоо бариулсан. Ялчгүй спортод бас гардаг тохиолдолд үйл явдал та тий. Тэгээ болор эдний маань хувьд тамирчин болгонд өөрийн гэсэн нэг нэрийн хөдөлгөөн байдаг штэ. Болор эдний маань одоо тэр яг өөрийнх нь нэрийн хөдөлгөөн яг ямар хөдөлгөөн байдаг? Нэг ч нөгөө 360 буюу эргэлттэй өшгөлт. Тэгээ тэр аюул ер нь бол холцоо хийж ер нь оноогоо өндөр. Тэр олонгууд 4 оноо байдаг байхгүй. Эргэлттэй өшгөлт. Ингээд чийжэнд ороод ерөнхийдөө тэрнгээрэл оноогоо авч ирсэн явж байгаа. Тэгээд бас нөө параолимпийн наадам бол одоо тамирчин бүхний бас хамгийн том мөрөөдлийн тайз байгаа тий. Тэгээд энэ тэмцээнээс ер нь одоо энэ том тэмцээнээс бас хамгийн их олж авсан үнцэнтэй ер нь сургамжуудсаа бидэнд хуваалцвал. Тэгэл ер нь нөгөө би ч нөгөө өмнө бас Токиогийн олимпиад оролцож байсан шүү дээ. Тэгээд бас л амар том алдаа гаргаж ирсэн аахгүй. Тэр тухайн үе чинь алтан медаль аавна гэж очсон. Ер нь баг хожигдоогүй. Хожигдол цөөхөнтэй тэгээд очиод нөгөө чи одоо энэ Италийнхаа тамирчинд хожигдчихж байгаа шин. Тэгэл хүрэл рүү дагаал тоглолт бас нөгөө очичингуудаа тэр нөгөө хүрлийн төлөө тоглолтоо нөгөө юу яахгүй шок нөгөө хожигдсон шокноос ингээд гарахгүй. Тэгээд хүрэл медаль би ч бас алдчихсан байхгүй. Тэгэл энэ ер нь Парис олимпиад дээр үл ер нь бол алдаа гарахгүй байх хэлэх л хүчтэй сэтгэл зүгээд сайн бэлдсэн. Тэгэл ер нь энэ одоо ийм том тэмцээнд ирж байгаа юм чи суул алдаа гаргаж болохгүй нэлээ нэгтэл. Тийм л яасан л. Маш жижиг алдаанаас шалтгаалаад бас хожигдох үед гардаг штэ тий. Тэгэд одоо Олимпиас гадна Азийн маш олон удаагийн авраг, дэлхийн авраг энэ одоо олимпийн гэдэг энэ гурван өөр төрөл зиндааны тэмцээнүүд ороход сэтгэл зүй бас өөр ах уу? Тэгэл юу яаштай. Бас тэр чинь нэг уур амьсгалаасаа болно бас энэ бол тухайн өдрийн бие ямар хуу байгаа тийм ээ. Нойроо сайн. Тий нойр сайн тэгээд ер нь биеийн кондишн байгаа. Тэрнээс л ерөөхдөө шалтгаална. Тэгээд сая бас манайх чи анх удаа Монголд АСТV аврал шалрал тэмцээн Монгол улсын ерөнхийлөгч ивэлдор зохион байгуулагдлаа шүү дээ. Тий. Тэгээд тэр бас нотлог дээр би бас 6 дахь алтан медаль авсан. АСТV-ийнхаа. Тэгээд Монгол төмнийхэн сайхан дэмжлэг гэдэг чи бас тэр UG Arena гэчихэд манай монголчууд ер нь дүүрхэн тэгэл ингээл бахраал дэмжээл ингээд ирэнгүүч би чи өөрөө болонгууд тэр олон хүмүүсийг чаарч тэгж бодож байгаа. Би өнөөдөр л их орондоо байгаа юм чи би төрүүлэх ёстой юм байна. Энэ жоохон дүүнэрийнхаа ингээд надад итгэж байгаа энэ итгэлийг би алдахгүй өнөөдөр би заавал төрүүлнэ гэл ерөөс тэгэл бодолт юм болцсон. Тэгэл мэдээж их орны дэвжээ гэдэг чи яах аргагүй тэгэл дүштгэл юм байлээ л дээ. Тийм тэгэл би чи бас хүн тоглолтууд хийсэн ш 4 дараал хүн тоглолт хийсэн. Тэгэл нөгөө хүрлийн төлөө тоглолтын дээр Ираны тамирчиндээ би чи ингээд тоглож жагаад
нөгөө чи ингээд би ингээд ерөнхийдөө бол энэ зөв үл ингээд бэртцсэн байсан. Тэгэл ерөөд цаашаа ингээд дахиад 2 3 тоглолт байгаа шүү дээ. Тэгэл ерөөсөө ингээд спрей цацаал өвчин намдагт цацаал тэгэл ингээл гүрээгээл 3 тоглолт ингээд тоглолцож байгаа байхгүй. Тэгэхээр чи бас л амар байгаа шүү дээ. Их орондоо зохион байгуулдаг чи би заавал авах хэрэгтэй энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй дүүнэр ман тэгэл тэр нөгөө тайквондогийн тэр жоохон дүүнэр чи тэгэл ингээл хараалв ингээл дэмжээл хийж байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингээл дотор ингээл огшоол гоё болоод ирд юм л. Сэтгэлийн хүчээр л давна гэдэг шиг юм болсон байж тээ. Тэгэхээр ч бас нэг өөр оронд байсан бас яах вэ? За бас ингээд бэрчлээд одоо яах вэ? Дараачихаа тэмцээнийг бодож хийд юм уу те. Тиймэрхүү зүйлүүд бас гарах л байсан байх л та. Яалч бас нөгөө яг их орн те. За би чи их орондоо байна. Яг энийг удаал гүрий. Тэгэл гүрийгээл тоглолцож байгаа байхгүй. Тэгэл алтан медаль авсан. Ялч бас да баяр үргээд ярина. Баяр үргээ. Бид алтан авч байна. Алтан авсан л байна. Ялч бас одоо тэквондогоор хичээлж байгаа хүүхдүүдийн маань бүгдээрээ л болор эрдэнэгийг амнаа хараа тий. Болор эрдэнэ ахшигэл болно. Энэ ахшигэл юм амжилт үзүүлнэ гэж бүгдээрээ л хараа үзсэн болохоор ормын тоглох бас боломж байх хэрэггүй шүү дээ тий. Сайн сэтгэл зүй сайн байсан л та. Ер нь тэгэл гоё. Ядарч байгааг ч мэддэггүй юм лээ. Тэг яг нэг юм хамаг юм ингээл өндөр үйдэг юм л тий. Бүр цаанаасаа ингээл тэгэл оноо авангууд чил тэгэл заалч вүү гээл орлоо тэр нөгөөдгөн ч гэсэн бас тий өрсөлдөгч маань ч гэсэн бас тэгээд сэтгэл зүйн бас ингээд жоохон доош омж байгаа штэ. Тэгээд хожигдоод тэрнгүүд нөгөө чи шаарлгаал. Тэнгүүд манайхан чи ингээд бахраал ахад би ч өөрөө бас тэрийг сонсож байгаа штэ давхараас. Давхар зүгээр үзэгч нартайгаа хамтдаа байж хамтдаа ерөөсөө гайхалтай. Тэгээд бас ер нь бас ингээд хэрхэн ер нь бэлтгэл хийдэг вэ те. Бэлтгэлийн бас хуваар ер нь яаж явдаг вэ те. Бас энийг энэ талаас бас сонсох хэрэгтэй байна гэж. За манайх бол ерөнхийдөө нөгөө өвлийн бэлтгэл бол нөгөө өдрийн 3 бэлтгэл хийдэг. Өглөө өдрөө ороо гэсэн. За тэмцээн яг хав нэлээд шахуу өрдөөвэл нэлээд тулцсан үед бол бид хэдвэл өдрийн нэгээр хийгээл ингээл явцдаг. Тэгээ үндэсний шгшөөгийнхаа зааланд манайх спортын төв ордны 2 давхард. Тэгээ ерөнхийдөө тэгэл явдаг. Ер нь бас бэлтгэлээс гадна одоо ер нь яг өөрийгөө ер нь сэтгэл зүг бас бэлтэж байгаа. За тэгээд мэдээж хэрэг бэлтгэлээ хийж байгаа. Тэгээ ер нь хооллолт гэдэг ч юм уу юу анхаардаг бас одоо яг болор эрдэнэ тамирчны яг өөрийнх нь нөө хаа те. Би бол яг ийм зүйлийг бол огт өөр төр хийхгүй. Тэгээд ийм зүйлийг хэрэгжүүлдэг гэд. Тийм зүйлээсээ бидэнтэй болцооч те. Тэгэл юу л да. Би бол өнөөдөр сэтгэл зүй дээр амар ингээд сайн анхаардаг. Тэгээ өөрийнхөө сэтгэл зүг эмжилдэг юм уу. Тэгэл ер нь өөрөө их юм ингээд дотроо ингээд бодож ингээд за би чадчихээн би чадчлаа ч гэдэмүүдээ болоог байгаа тэмцээнд нэгж одоо төсөл би ерөөхдөө ингээд авраг болж байна. Болцсон байна гэл ингээд юм дээр ингээд бичээл цаашаа цоосон дээр ингээд хийгээл. Тэгэл ер нь сэтгэл зүйл маш чухал ер нь юм чи ямар ч спорт байсан юунд ч байсан сэтгэл зүй гэдэг зүйл чинь маш чухал шүү дээ тий. Тэгэхээр л ер нь одоо энэ том тамирчдыг ингээд гадны том ингээд тамирчдыг ингээд одоо Месси Роналдо эднэр бол үнэхээр сэтгэл зүй үнэхээр гайхалтай өндөр. Тэрийгээ дагаад бас харизм мэдрэгддэг тий. Бас харизм байгаа тий. Би ч бас өөрөө тийм тэгэл яалж болж байгаа юм л. Чи яг хөө мэдээж яг муухай харизм гаргахгүй штэ. Тэгэл нөгөөдгөө нэг жоох ингээд дааш хийхээ тий. Тэнгүүт чи дараагийн тэмцээ гэдэг зүйл чи байгаа штэ. Энэ дээр хоцсон ч гэсэн дараа нөгөө юм чи хурцтай орж ирж чаас та би энэ өнөөдөр Монголын тамирчин болордонд хожигдцсон. Одоо би хожно гээл. Тэгэхэд нь би бол би чаа хийцэж хожиж шүү дээ. Тим юм гаргаад тэгдэг. Бас манай болордонд бас нилээ юу яаж байгаа хүмүүс байгаа бах тий. Гадаадас зааж байгаа. Ерөөдөө байнга ингээл өрсөлдөгч юм чи тэгэл. Тийм штэ. Тааран тэгэл нэг хожигтой өсгөө тэр чи тэгээд гой юм болно. Тэгэхээр ерөнөд надад бол тийм юм бол байдаг. Өөрийгөө ингээ хурцлаа ингэдэг. Гэтэ энэ чи ялч бас нөө спорт гэдэг чинь талбай дээр л одоо хоорондоо тоглож байгаа болохоос биш. Бусад талбайн гадна бол бас сайн хоорондоо гоё харилцаатай байдаг. Тийм шүү дээ. Бид нар чи ажигаар ингээд би нэгээ дагана инстаграмаар ингээд. Тэгэл хоорондоо холбоотой. Тийм ер нь тэгэл. Тэгээд бол би бол ер нь тэгжэл бодд миний энэ бодол. Энэ олон жил дэлхийн 5 удаагийн аврах те Азийн 6 удаагийн аврах. Энэ болтлоо тэр миний энэ сэтгэл зүйн харизм байгаа болгоод тэгээд би ингээрэл хэрэгтэй.
явдаг гэж бодож байгаа. Ер нь мэдрэгдэж шүү. Болоод байна шүү. Энэ харизма олж авах хүртэл шантарч одоо болиё гэж бодож байсан үед хэрэг байсан бэ? Яг юун дээрээ тэгж бодож байна? Тийм бас Чи байлгүй явах вэ? Энэ нөгөө Токиогийн Олимпиад явж ирээд тэгэл хожигдсан медальгүй ирсэн. Тэг хүн болгон ч алтан медаль авна. Тэгэл би ч бараг тэрэндээ өөрөө ингэ бодсон тий. Тий бодсон. Тэгэл ирээл за бас нас жирээ явж энэ да. Одоо ер нь тэгэл боли. Одоо 3 жил дахиад ингэж хүнд бэлтгэлээ гэл дахиад ингээл. Гэл ер нь бодож хэсгийн зур тэгж бодоод нэг 3-4 сар хөдөөс агаар ингээл наадмж явж ирж байгаад би буцаад бэлтгэлтэй ороход шал өөр болчихсон. Шал өөр тий тайвшраад сэтгэл зүйн байдалсан шал өөр болоод хэлж байгаа шүү дээ. Тэгээд би ч гэдэг бэлтгэлээгээд би ер нь дахиад нэг үзэж ир яагаад чадахгүй гэж гэл. Тэгэл 24 оныхоо бэлтгэлээ. Тэгэл үзүүлж хийж амч. Тэгээ би 23 онд ч Олимпийн өмнө нэг оноо цуглуулдаг. Олимпийн эрхийн төлөөх оноо цуглуулна. Тэгээ би ч нөгөө ранкараа орно гэх. Тэгэх чинь би ч 5 билүү 6 дээр явж илүү. Бас ингээл. Тэгэл 23 оны тэмцээнд чи Олимпийн өмнөх жил чи би ч 11-ийн тэмцээнд яваад 9 алт 2 хүрэл авчдаг. Юу яриад тийм боломжтой байсан би. Олон улсын тэмцээнд шүү дээ. Тийм байна. Тэгэхээр ч бүр нэг ч медаль авсан тэмцээн байгаагүй. Бүгднгээс нь авсан гэсэн үг шүү дээ. 11 тэмцээнд ороход би 9 пенальтсан байхгүй. Харин тийм. 9 алт 2 хүрэл. Юу бүр яриад би ч юу гэж тоо. Үгүй болор иртнэ. Дандаа юм чи тэгж бас том тэмцээнүүд бас гран при тэгээ челленжүүд. Дүрлцээд шүү гал асаад шүү. Барах аяг чи ултрагаад өгөө шүү. Тэгээ бүгдээрээ огшоо тэгээ үнээр гайхалтай 11 тоглолтод шантрахгүй байсан. Тэгэл буцаалгүй хүн ингээд жоохон ингээд юу аваад яах хэрэгтэй юм бэл. Амралтаа дөөртөө ингээд жоохон ингээд гадагш аялдаг ч юм уу. Хөдөө гадаа явдаг ч юм. Тэр зүйлээ тий. Тэгээ буцаад ингээд ороод ирэхэд шал өөр. Ялч бас тийм сэргийх хэрэгтэй мөчүүд бас ялчгүй байдаг тий. Одоо дахиад дараагийн тэмцээнд ямар тэмцээнд бэлтгэлээ хийж, тэгээд дараагийн Олимпи руу бас одоо сэтгэл санаа ч юм уу тий бэлтэж гин үү. За ерөнхийдөө одоо 28 оны Лос Анжелес Олимпиг ер нь орно. Тий ирэх ер нь ранк бас өндөр явж байгаа. 2 дээр явж байгаа бич. Дэлхийд дэлхийд 2 дээр явж байгаа. Тэгээд гисдэг бас нөгөө 24 оноос хойш 26 он хүртэл Олимпиас хойш ер нь тэмцээнд бараг ороогүй. Жил гарган ороогүй жаа энэ жилээс бэлтгэлээ гээд эхэлсэн. Тэгээд ямар ч байсан юунд Азаа орохтой төрүүлнэ гэж шийдсэн ботсон байлаа. Шууд шийдсэн тий. Ерөнхийдөө төрүүлсэн. Тий. Тэгээд юуны дараа нэг гран при тэмцээнд яваад бас 3 хүрэл аваад ирсэн. Одоо болонгод би 9 сард бас гран при тэмцээндээ явна. Тэгээд энэ жилийн хамгийн хоёр том тэмцээн бол Азийн наадам байгаа. За. Энэ жил. Тэгээд дэлхийн аврах баг. Хаана болох вэ? Азийн наадам чи Японд бол. Тэгээд дэлхийн аврах болонгууд Солонгост бол. Завс ойрхон байгаа юм тий. Яг манаа нэг сайн ишээ. Тэг яг Аздал байгаа тийм. Ер нь бол ингээд тэмцээнүүд дээр одоо юу гэдгийг боломжтой бол одоо манай тахиквондогийн бас энэ тамирчдаас ер нь дэмжлэг хэр авдаг үү те ер нь тэр талаас бас ер нь ямар байдаг вэ өөрөөсөө яг бүх юм гаргадаг уу яадаг те энэ талаас бид нар ч бас нөгөө үндэсний шигшөөг тэгэхээр шигшөөгөөс ерөнхийдөө цалинж нь бас Монголын тахиквондогийн холбоо маань бид нар тамирчдаа бас дэмжлэг масаа үзүүлдэг чадах чинээгээрээ тэгэл ингээл дэмжил манай бас дид ерөнхийлөгчүүд холбооны удирдлагууд бас манай энэ тахиквондог дэмждэг албан байгууллага компаниуд байгаас тэр бүхэнд спонсорлж байгаа тийм спонсорлж байгаа. Тэр бүхэндээс тахиквондогийн төлөө хөгжил цэцгэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж аваад баярлалаа гэж хэлмээр байна. Ялч бас тамирчин үнийг олон улс руу байнгын тэмцээнд явуулахад бас энэхүү хамтран ажиллаж байгаа хүмүүс маань маш их хувь нэмэр оруулдаг. Тэглгүй яах вэ? Тэгжээж бид нар чи одоо амжилтаа санаа зовох зүйлгүйгээр тийм бэлтгэлээ санаа зовох зүйлгүйгээр хийж байна. Энэ бол бас манай Монголын тахиквондогийн холбооны бас тамирчтай бас сайн дэмжиж ажилтгал одоо энэ амжилт гаргаад байгаа. Жишээ нь. Түрүүн хэлсэн шүү дээ. Дэлхийн рангт 2 байгаа гэд нэгт хэн байна? Туркийн тамирчин байгаа. Би ерөөхдөө сая нэг
хэсэг нөгөө жил гарan тэмцээнд ороогүй тэгээ нөгөө оноо жоох ингээ буурсан. Тэрнээс биш өгөн нэгтэйсэн. Нэгтэйсэн. Ороо жоох буурсан байгаа. тэрийг өгчнөө. Хитэн тэмцээнд явъя гэсэн бэ. Тэр илүү тоолъё. Түрүү ярьж байгаа гэсэн шүү дээ. Миний ярианаас нь сонсоход миний ойлгосноор магадгүй 2 удаагийн олимпиад хоёулын дээр нь таараа Италийн тамирчинд тэгсэн хажигдсан гэдгсэн шүү дээ. Магадгүй бас Италийн тамирчин хамгийн том өрсөлдөгч өгч нүү дэлхий дээр байгаа. Ер нь над бодохдоо ер нь тийм шүү дээ. Ер нь тийм биш үү ер нь бодоод байсан. Итали бас сайн. Нөхөр дандаа таараадах юм тийм байна хаа. Тэгээд тэр юу ч аахгүй Италич намаагч тэр нөгөө Токиогийн олимпиад дээр мулталчаад өөрөө шөвгөн дөрөв дээр ирэнгүүтээ хожигдоод медальгүй бас үлдчихэж байгаа. Тэр хоёулаа медальгүй үлдчихэж байгаа. Тэгэл гэл амар харамсчихсэн. Тэгэл 24 оны олимпиад медаль аваач тий. 24 оны олимпиад тэгээд би мөнгө аваад Итали хүрэл авсан. Ер нь Итали бас ер нь сайн л да. Тийм байна. Турк бас ер нь манай энэ дээр явж Турк бас ерөнхийдөө сайн. Ер нь тэгээд яаж ч утсан бас ранкаар явна гэдэг бол бас энэ бол ойлгомжтой угаасаа ур чадварын л зүйл шүү дээ тий. Тэгээд өргөжлүүлээд бас ер нь одоо ингээд тэмцээнүүдэд оролцох гэж байна. За тэгээд ер нь одоо нийт бас ингээд ер нь юу яаж байгаа хүүхдүүд байгаа те одоо үзэж байгаа хүүхдүүд ч гэдэг юм уу те ер нь ташионыг хамгийн сайхан сонирхож эхэлж байгаа те ер нь ингээд гоё сайхан гоё спорт багтаач те манай спорт орхолыг ийм л гэдэг юм да те. За одоо ерөнхийдөө манай энэ таеквондоор хичээлж байгаа бага насны өсвөр хүүхдүүд ер нь их болцсон байна. Ер нь нэг тэмцээнд ороход л доотлол 1100 1200 ер нь 1000-аас доошо буухгүй хүмүүс тэмцээнд ороод байгаа шүү дээ. Тийм ер хичээлтийн тоо бол айгүй их болсон. Тэгээд манай таеквондогийн спорт чи ер нь бол гоё тийм цэвэрхэн шүү дээ. Тэгээ яг шудраг одоо ерөөсөө ингэж хөлөндөө нэг юм электро өмсөмснө. Тэгээ гарандаа бас юм электро биели өмснө. Тэгээд ерөөдөө ингэж өшгөлөөл өөрөө л ингэж ур чадвараараа ингэж зөв техникээр оноо авч чадах юм бол ерөөс нь хайхтар шүүгчийн оролцоо ороод ингээд бохирдуулаад байх юм бол байхгүй. Шууд мэдрээс өвөл ерөнхийдөө өөрөөс нь шалтгаалж чад. Дэвжинээс гарах ч юм уу дэвжин дээр унахуул одоо шүүгч торгоно. Тийм. Дэвжин шүүгчүүл ер нь тийм болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр чи яг л өөрөөсөө шалтгаалчихж байгаа. Цэвэр спорт. Манайх олимпиад бол ерөнхийдөө хамгийн топ 2-д ордог. Нэг туйлзуур зэлнэ. Хоёрт манайх ордог аахгүй. Тийм. Тэгээд ерөнхийдөө энэ таеквондоор хичээлснээр уур чадвар нь уян хатан болно. Тэгээд ах トゥ яаж гоё хүндэлтээ. Ах хүнийг яаж хүндэлтээ. Бид нэр ч одоо ингээл 90 градус ингээд биентэйгээ ёслол ингээд хүндэтгэл гэдэг зүйлүүл ерөн номер 1 шүү манайх бол. Тий. Тэгээд ерөнхийдөө уян хатан чанар сайтай болно. Хатуужил сайн. Тий, хатуужид мэдээж спортоор хичээлж явж байгаа. Ямар ч спорт бол хатуужил гэж байгаа шүү дээ, тий. Сүр хатуужил гэл ингээл. Тэгэхээр бол би бол ерөөхдөө бол спорт тийм гоё цэвэрхэн спорт шүү. Тэгээд дээрэс нь олимпийн төрлийн спорт те ирээд сайхан хичээллээд боломж байгаа. Явал том боломж байгаа л гэж хэлмээр. Манайх бол одоо тэгэл ер нь дүүрэг дээр ер нь 2 3 клубуд ер нь тэгээ игнэгэд л байж идэм дөө. Тий тэгэнгүүт тэгэл өөртөөхөө сонирхсон клуб дээр очиод хичээлэх бүрэн боломжтой байгаа. За мөн манай энэ одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй, гарны бэрхшээлтэй тий одоо энэ таеквондогоор хүмүүс маань, хүүхдүүд маань тий залуучууд маань бас манай энэ таеквондогыг ингэ сонирхоод энэ пара таеквондогийн төрлөөр ингэж хичээллээд олимп дэлхийн аварга болдог шүү гэдэг зүйлийг хэлмээр байгаамаа. Тэгээд ерөнхийдөө гэртээ ингэж байжснаас тий нийгэмд ингэж гоё гарч ирээд өөрийнхөө ирээдүг чи гоё болгоно шүү дээ. Өнөөдөр ингээл гарнаасаа хичээд ч юм уу гэртээ ингээд сууж ивэл суугаал нь шүү дээ. Ямар нэгэн спортоор гарч ирээд энэ манай таеквондогийн спортоор хичээлэх юм бол танд одоо олимпийн медальт болох, дэлхийн медальт болох, өөрийгөө 100% өөрчлөх бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. Тэгээд ер нь ямар ч клубтэр очсон бас үн төлбөргөө. Тий, манай энэ гарны бэрхшээлтэй тамирчид маань. Тий, ямар ч клубтэр очсон үн төлбөргөө.
хичээлж байгаа шүү гэж хэлнэ. За. Тэгээ би бас нэг юм асуучих уу? Ганцхан одоо бас бидний эфирийн цагс дуусч байгаа юм. Тэгээд би нэг сүүлийн асуулт асууж. Би ч юм уу те. Ер нь одоо яг энэ таквондогоор хичээлэхэд ер нь насны англи нь ямар хөө байж болохоор байна те. Би бас ярилцж байхад бол бас ингээд аюу гоё санагдлаа. Би өөрөө ч нэг явж үздэг ч юм уу гэж бодлоо. Тэгэхээр яг би нэг аюу лаг болох гол цааш явах гэдэг. Гоё бас спорт хичээлмээр шүү дээ. Болно шүү дээ. Манайх ч нөгөө насан туршидтын ер нь клубүүд дээр насан туршидтай ингэж байгаа хөөхгүй. Орон цагийн. Тий. Анган шатны. Тэн дээр ороод нэг гоё хичээллээд боллгүй яах вэ? Тий. Ер нь бас одоос нөгөө нэг эцэгхнэр бас бид зөндөө үздэг. Манайхыг чинь те үзэж байгаа хүмүүс байгаа эцэгхнэр зөндөө байгаа. Тэгээ ер нь хүүхдээ ер нь хідэн настад явуулвал их зүгээр байдгийг ер нь нэг анзаараад хараад бах те таквондо. Манайх бол ерөнхийдөө нэг 6 наснаас л ахвалал хичээлээд эхэлжтэй. Тий. Ер нь одоо энэ бага хүүхдүүд бол ер нь л нэг 6 настай хичээлэл тэгэл 7-8 наснаас тэмцээнд орол. 7 наснаас тэмцээнд орол эхэлж байгаа. Тийм ээ тий. Хамгийн багадаа нэг жил. Хамгийн ер нь тохиромжтой нас ер нь 6 юу тий? 6. 6 цагаас 6 настай бол болно. Тэнд 5 ав жоохон арай багтаад байдаг. Арай багтаад байдаг. За бидний өнөөдөр урилгыг хүлээж аваад бидэнд ирээд элен далангуу дэлгэрэнгүй маш гоё ярилцсанд Монгол Улсын гавьяа тамирч Бол Эрдэнэтэй баярлалаа. За баярлалаа. Би танаа хамт олонд бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ Монголынхаа нийт ард иргэд сайхан маадаарай гэж хэлье да. За тэгээд 2026 онд Бол Эрдэнэ тамирчин да тий гавьяаттай бас гар шиг дүрлцэж морь шиг дахиад гэж хүсье. За баярлалаа. Ирээд талтай шигэ. За баярлалаа.